Ард түзөө үзүүлж байна. Зуун настай ээж. Төгсгөлийн 25 дугаар хэсэг. Эхний туйлайдас шөндөө ороод хонсон байв. Өглөөний наранд гэлтгнах гэр дээрх туйлайдсыг хайлан урсгаас нь өмнө олздмаа өглөө эрт малтуураар хусан унгаачхаад гэртээ орж галаа асаалаа. Аргалын хөх утаа багтаж ядан хажид буурайн гэрийн тооноор олгойдож эхлэв. Гал асаж гэр дулаацсан хойно л хажид буурай босон гэрээсээ гарч бие засахаар гарахтаа алсад дүнхийх зөмбөр хайрхныхаа зүг залбирэн. Хайрхан минь, аварч өршөө химэн шивнэв. Ер нь хайрхан хаанаас харагдана? Харагдсан газраас нь хажид буурай залбирч байдаг билээ. Ганбатынх ирж хэд хоног шуугж байгаад боцов. Хөл хүнд болсон цолмонгийн биеийн байдал ядруухан байсан тул нэг их удсангүй буцжээ. Хажид буурай олздмаа хоёр л бөөн баяр. Хүний амьдралд шинэ хүн ирэхээс илүү баяр гэж юу байх вэ хэмээн баярлцгаана. Ганбатыг нэг аашилж, нэг аргадж, ааш аяга харуулсан хажид буурай явахын өмнөх орой Ганбат цолмон хоёрт хандаж нэлээд жинтэйхэн хэдэн үг хэлээд авлаа. За та хоёр одоо айл гэр болоод 10-20 жил болчихлоо. Ухаан суух нас чинь хэдийн болчихсон баймаар юм. Ахиж та хоёр үр хүүхдээ аав ээжигээ зовоосон үйлдэл бүх хийгээрэй. Намайг амьтдал та хоёр ахиж хизээч ийм юм хийж болохгүй. Гадаад ч явуулахгүй шүү. Ганбата, намайг амьд байгаа цагт хань ижлээ зовоогоод үзээрэй чи. Чи буурай эмээгээ зөнсөн гэж бодохгүй бол миний үгийг сайн бодоорой. Гэхдээ Ганбат. Яалаа гэж дээ буурай эмээ минь. Та чинь 5 жил болоод ирэхэд яг л хэвээрээ байна шүү дээ. Ахиж эмээгээ зовоохгүй хэмээн ам өчгөө өглөө. Эмгэн энэ үгийг хүлээж байсан мэт за яамаа дэ гэж бодож суулаа. Цагийн урсгал хоромч үл саатна. Үүлэн тэнгэрийн чөлөөгөөр шаргалтаж хаалгаар цохиж буй хүүхэд аятай уулын орой дээгүүр үндээсэн наран доорох тал аниргүй намгүм. Өглөөний сэрүүн дээргээд аргалд явсан олзодмаа нар үндийж байхад аргалаа түүн ирэхэд хажид буурай хизээний босчихсон дэлхий хангаада цайныхаа дээжиг өргөчхөөд орж яваа харагдана. Олзодмаа аргалаа уулсан аргал дээрээ асгачхаад арга савраа үүрэн гэрийнхээ хаянд тавьчихад ороход хажид буурай орж ирсэн олзодмааг харчхаад эргэнэг дээрээс шангаа авах зураа. Ээж нь өнөө өглөө бүр нам унтчихж чамайг аргалд явсныг ч мэдсэнгүй. Чи харин аргалд явсан нь болжээ. Энэ тэнгэр хангаа баг үдээр бороошхно. Урдаасаа бүлээн салхиар урайд байх чинь гэснээ. Ээж нь цайгаа чанчхаад шангаа олдоггүй. Хичнээн хайв. Ёстой нөгөө азраг унчхаад л азаргаа ирв гихчгэл юм боллоо. Гэтэл харин бүснээсээ зүүчгснээ харахгүй л тэр байхгүй юу? Саялныг харж чамайг харахад дээжээ өргөж байгаа нь тэр. Ер нь ээжд нь өндөр нас хэрэг алгаа. Хэдэн хүүхдээ амьд байгаа дээр нь төрүүлж буцахгүй бол болохгүй. Ямар өр хүүхдийнхээ хойно оролтой нь биш. Муу том хүү минь байсан бол 80 гарч байгаа сайхан өвгөн байх байсан да. Одоо энэ манай голын жүгдэртээ нас жацуу хэдхэн хоногийн зөрүүтэй төрсөн юм шүү дээ. Хар залуугаар нь бурхан булаачсан да хөөрхийг. Гэхдээ миний хүүд сайн хань, сайн үр хүүхэд заяасан да. Олзодмаа минь, ээж нь чамайг хүүгээ хайрлсан эхийн сэтгэлээс илүү хайрладаг шүү дээ. Миний муу бэр хөөрхий, хайрлаж, дурлаж, жаргаж явах насандаа бэлэвсэрч үлдчихэд манай босгоор орж ирэхэд чинь ээж нь чамайг энэ хүний хүүхэд надтай яаж дасах уу гэж бодож байлаа. Гэтэл юун төрснөөс ч илүү дотн болчихож. Миний хэдэн хүүхдүүд эрт эцгээсээ өнжирсэн хайр дутуу амссандаа ч тэр юм уу нэг л ухаан муутай юм шиг санагдах юм да. Ядаж миний 3 охин хүн болсоор миний өтгөн шингэнийг ганцхан ч асгаж өгсөн билүү. Бүгд л одоо эмээ өвөө болчихсон ач гучаа үзчихсэн хөгшин улс урчүүд ээ.
Жаахан ухаан суудаггүй юм байхаа да. Манай ганхууд хүрэх амьдралын ухаантай хүн алгадаа. Хар багаасаа дэргэд минь өссөн болоод ш тэрүү. Ээжд нь арай л дотн санагдаад байх юм. Миний 3 хүүгээс ч илүү шүү. Олздмаа миний охин лодонгийн үгэнд битгий муу юм бодоорой. Тэр хог хот газар бие аргалж байгаад ганц эрэхтэй юу гинэ? Тэгэхгүй намайг амьд байхад өвгний минь аавын минь үлдээсэн хуучны идэл эдэлж хэрэглэж байсан бүх зүйлс бол ганхүүгийнх. Би ганхүүдээ л өгнө. Өвгдийнхөө сүнсийг амьрлуулж нутаг орноо шүтэж яваа хүнд өгөхөөс яах вэ? Ээж нь одоо Ганбаттайгаа л уулзчихсан юм чинь хөгшин миний хүсэл биеллээ дээ. Хөөрхий улаан элзраагаасаа л миний муу хальсыг зулгааж өссөн дөө. Би Эдэр хотынхаа 4 хүүг муу хэлэхгүй. Манай хотын хэдэн ач гучнараас толгой илүү улстай. Тэр дундаа нутаг орондоо байгаа. Эдэр бат Хишиг бат хоёрыгоо би магтахаас өөр яах вэ? Уг нь энэ хэдээс өвгний минь сүнсийг амьрлуулах бүх болох хүн төрлөө гэж бодож байсан ч барилдах хүн гарсангүй. Харин энэ Эдэр батын том хүү Насан батыгаа л нэг бүх болчих болов гэж бодох юм. Овоо хорхоотой юм шиг харагдах юм. Аав юм нь дархны багаж хэрэгслийн тоосыг нь үргээж гарын урд үтээ юм хийчихмээр хүүхэд төрөхгүй л байх шиг. Хишиг батынхаа баг хүүг магадгүй гэж буурайн хараад байгаа юм. Гарын урд үтээ зураг сайн зурдаг гэж сонссон химээчгээд босон мөн эргэнийний өмнө очин тогоо шангаа төчгнүүлэхэд олздмаа. Ээж та сууж байл да. Би наад сүүгийг чинь хөөрүүлчгээд аргалж явлаа. Хааштай өнөөдөр энэ тэнгэр хангай ааруул гарахгүй н гэхэд юу билээ гэсэн шиг олздмаа руу харчгаад наарныхаа хөлд эрж суулаа. Төвний царай нь хөгшин хүн өтлөн гэдэг чинь хэрэггүй юм байна. Тогоогоо даахаа байж гих харуулслын бодол тодхон харагдаж байв. Олздмаа халуун савтай цайнаас бор тагшинд хийж өгчгөөд эргэнэг дээрээс 20 тогоо аван 100хан дээр тавьж 100ханд аргал зэрэглээд хувинтай сүг тогоондоохийн тогооны халва тавилаа. Хуурай аргалын галд дороо сүг хөөрөд ирэв. Тогооныхоо халвыг авч эргэнэг дээрээс хөнгөн цагаан шанаг аван сүгээс хамраад хоймрын жижигхэн авдар дээр байх шоголтой ном судрын өмнө байх жижигхэн аягийг авчирч дүүргэн буцааж аваашиж тавих зуур хажид буурай орон дээрээ майн уншин сууж байснаа хажуу тийшээ хэвтчихсэн байв. Олздмаа сүүгээ хөөрүүлчгээд гарч ирэхэд алсын ууланд аль хэдийн цагаан хөшөг татаж бороо ороод эхэлсэн нь мэдээж байлаа. Тэрээр гэрийнхээ өрхийг урагшаа хошуултчаад араг савраа аван шалхуун шиг алхлан одов. Өдгөө 80 нилээд гарсан гэхэд хинч харсан Олздмааг хөнгөн шингэнийг гайхна. Угийн ажил төрөлдөө түүртэд байдаггүй тэрээр насаараа хадам ээж болох хажид буурайн герт нь орж эм болон гадаа гарч эр болон 5 малын наагур цаагур явсаар огт ажирхаа байжээ. Ойдол үйлэндээ залуу халуун насандаа уран гэгдэж нутаг ус голынхныгоо хүүхэд хөгшөд гэлтгүй олон хүнд дээл хувцс хийж өгөн буян болсон доо. Хэдий нас явсан ч гэсэн өөрийнхөө болон хажид буурайгийн хуучин муу гутал хувцсыг уллаж ойоод өмсдөг хэвээрээ. Хорвоод төрүүлсэн 2 үрийн нэг болох ганхүүгийнхээ хаяанд явах тэрээр хизээч хинт хатуу үг хэлж үзээгүй зөөлхөн хүн. Ганц охин сүнжин нь хотод ажил хийж амьдардаг бөгөөд хотын бэр болсон тэрээр жилдээ ганц нэг ирнэ. Хэдэн зээгээ Олздмаа сайн мэдэхгүй хаяахан ээжтэйгээ аавтайгаа ирэх зээнцэр нар нь нэг эмээгээд эрхлээд байхгүй. Харин ганц хүүгийнхээ хүүхдүүд болох 4 залуугийн хүүхдүүд болох жич нартаа хязгааргүй хайртай. Жич нар нь ч эмээдээ хайртай. Ганхүүгийн том хүү Эдэр бат бол нин ялангуяа эмээгийн хүү билээ. Хаа явсан газраа эмээгээ гэж явдаг түүнийг өөрийн хань довчингийн сүнс гэж хажид буурай хэлдэгч тэр харин Олздмаатай их төстөө тотгошоо өр зөөлөн ухаалаг нэгэн билээ. Тэнгэрийн ааш аягийг сайн мэдэх хариугүй цагаан бороо цогхоос өмнө гертээ орж ирлээ. Хажид буурай унтчил байв.
Харин Дэнсмаа Эдэрбатынхаас орж ирээгүй байлаа. Тэр Эдэрбатын хүүхдүүдтэй тоглоод заримдаа бүр тэндээ хононо. Нэг үеийг бодоход тэр овоо нэмэртэй болж 13 хүрч байгаа тэрээр 2 эмээгээ хүргэхгүй гурилаа зуурчхна. Тугал бэрүүг нь татаад өгчихнө. Харин нэг гим нь Эдэрбатын 3 банд, Хэшиг батын 2 банд гээд баахан банд нартай тоглодог болохоор их эрмэг. Ямар сайндаа хизээ унаж сурсан бүү мэд морь унаад сурчсан байлаа. Одоо түүний ганц хүсэл нь морь унахал байв. Тэрээр хөдөөний амьдралд хэдийн дассан. Ямар сайндаа сая ээж аав дүү гуравтайгаа явахгүйгээд үлдэж байх вэ? Хажид буурай Дэнсмаг миний сүнс намайг амьд дээр ирчихсэн байх гэдэг байлаа. Дэнсмагийн байр байдал зан ааш яг л хажид буурайгийн баг залууийг санагдуулдаг ажээ. Ширүүн бороо сар хийтэл асгарч эхлэв. Тас нисхийн аянга цахилж байхад хаалга тасхийн онгойж Дэнсмаа ороод ирэв. Тэрээр шалав норчсон гүйж орж ирээд л тити химэн чичрээд галын хажууд ирж зогсоход нь олзодмаа. Миний охин Эдэрбат ахындаа байж байхгүй яагав. Ахиж ийм цахилгаан захиж байхад явж болдоггүй юм шүү. Ингээд нүүрлүгэ урсах борооны усыг алчуур аван арчих зуураа Дэнсмаа. Би та хоёрт санаа зовоод гэж хэлэхэд нь тэнгэрийн дуунд сэрчгсэн хажид буурай нааран дээрээ майнаа уншин суун тас нисхийх тэнгэрийг дарь ихмэн химэн алах авсран залбирна. Ер нь ганц олзотмаал олон жил хамт амьдарсны хувьд сүүлийн хэд хоногт хажид буурайгийн өглөх захих юм нь ихтэйд юм л бол унтаж байдаг болсонд тэрээр би энэ эвгүй байгаа юм байна гэж бодоод ганхууд хэллээ. Ганхүү эмээгээ эмлэгт үзүүлээ гэтэл хажид буурай зөвшөөрсөнгүй. Намар эрт хөдөөлсөн ганхүү Эдэрбат хажид буурай эмээгийн 3 өндөр довдоол намаржиж байлаа. Нэг орой хот айлынхан хуралдаж ярилцаж байгаад хажид буурай олзодмаа хоёрыг төв оруулж өвлжүүлэх талаар ярилцав. Ганхүү Эдэрбат 2 нас өндөр боллоо. Та хоёр төв орсон дээр гэсэн боловч хажид буурай зөвшөөрсөнгүй. Би хэдэн жил хэдэн сар амьдраач. Эмээ энэ хонхроосоо явахгүй гэв. Яах ч вүлээ. Ганхүү Эдэрбат 2 ахиж энэ талаар дуугарсангүй. (2005 оны модон дахиа жилийн хаврын дунд сар хажид буурай хорвоод төрж хүн болсноос хойш 100 дахь хавартайгаа золгож буйн энэ ажээ. Ёстой нөгөө налгар хавар гэж үүнийг л хэлэх байхаа гэж хүн бүхэн уулга алдсан сайхан хавар болж байлаа. Дунаарцсан зэрэглээ газар сууж тарлан цасны бараа нь холын газраас тарлантан харагдах нь урин цагийн төрүүч ирсэн нь андашгүй. Цагаан сарын их хүл татарч өвлжөөний хөлөөс уур савсан хээр болжмор ногтруу шувуунууд өтгийн хөл даган тонголзон гүйж дэрхийдэл нисээд эргэж буун тонголзон өтгийн хөлөөс уур савсаж уяан дээрх морд нарны элчинд зогсоогоороо унтна. Хавсрагж аваргүй цас өвсөн тэнцүүхэн сайхан хавар болж байгаа болохоор төлөлсөн маланч жилб сайтай төлийн гарцгүй сайхан байлаа. Өвсний толгой намрын сар шиг сугсарч өдрийн нар дэргэд унчсан зөөрлөшгүй сайхан энэ хаврыг хажид буурай. Би лав 100 жил шороо хөдлөхдөө ийм сайхан хавар үдсэнгүй. Сайхан хавар зөндөөл байсан. Гэхдээ энэ хавар шиг хавар үдсэнгүй гэж хууч хөөрнө. Өдийн наранд гэрийн хаяандаа сандал тавин майнаа уншин суух хажид буурай хаврын энэ налгар өдөрт их дуртай. Аргач үдээ хүн чинь байгалийн нэг хэсэг болохоор алтан нарнаас уул ус ургамлаас сэтгэлийн ханамж авахыг хүсэх талтай байж магад. Хажид буурай хаврын нэг шүн гэнэт айлгаж твдүүлв. Урд оройн нь эрүүл саруул хоол ундаа идээд хөөхтүүдтэйгээ шуугилдаж байгаад унтсан буурай тэр шөнөө гэнэт өвдөв. Тэр шөнө нь Эдэрбатын баг хүү ханайд хурч халуураад олзодмаа Эдэрбатынд хончхоод өглөө эрт орж ирээд л мэджээ. Буурайгаа гэнэт ингэж өвдөн гэж санаагүй ганхүүгийн хот айлынхан бүгд л айдаст автав. Олзодмаа ээжийнхээ толгойг түшиж аманд нь шүл хий цуухтаан хацрыг нь даган нулимс урсаж байлаа.
Тэр хажид буурайг өвдсөнд бүх бурууг өөртөө тохож хямарснаас л тэр. Тэр орой Олзадмаа Эдэр батын дорж хонох дургүй байсан ч хажид буурай Олзадмааг "Миний охин чи л орж тэр хүүхдийг нэг ээлжинд нь харж ханд" гэж хөөх шахам хэлээд байсанд нь гайхав. Учир нь Эдэр бат эхнэр Туяа жаргал, Үлзий, Ганхүү нар бүгд байгаа шүү дээ. Олзадмаа орыг нь засаж өгөөд хүнжилд нь оруулан хужиж өгөөд "За нэг жаахан харж байгаад шүн орж ирэй" гэж бодон гэрээсээ гарлаа. Эдэр батын дороод уйлан халуурч байгаа хүүхдийг шэргэлж өгчхөөд цай уун сууж байгаад хажуулсан чигээрээ нам унтчихаж. Нэг сэрэд харсан цаг яг 4 өнгөрч байлаа. Тэрээр босон гертээ орон гэрлээ асаагаад ээж рүүгээ хартал нам жим унтаж байв. Галаа түлчгээд галынхаа аман дээр жаахан сууснаа. Ээж дээрээ очин хучлахыг нь янзлах гэтэл гар нь хөнжлийнхөө завсраар орны нүүрлүү унаад ирэв. Гарыг нь дээшээ өргөтөл хөрчгсөн байлаа. Олзадмаа сандран хөнжлийг сүхэн харвал хагас амаа ангаасан чигээрээ тэр цаана сулхан амьсгалж байв. Олзадмаа эгээтэл ухаан алдаад унчихсангүй. Зовхийг нь чирч салганан байж сөхвөл нүд гөлийсэн байлаа. Олзадмаа яаран сандран бүдчиж алхан очиж Ганхүүгийн хаалгыг цохив. Ганхүүгийн "Хэмбэ" гэх дуунаар нь аль болох тайван дуугаар "Ээж нь байна, эмээч нь" гэхэд гэр дотор түчигнэн хувцаа өмсөх чимээ гарч Ганхүү гэрээсээ гарч ирээд ээжээсээ юу ч асуусангүй хажуугаар нь шуртгийн гарчгүйх шахам том алхалсаар явчихв. Тэрээр гэрт нь ороод эмээгийнхээ духан дээр нь гараа тавьж нэг үзээд цээжин дээр чихээ тавьснаа нүдэнд нь нулимс цэглэгнэн хар цагаан дууг басна. "Болохоо байлаа" гэж ганц л үг дуугарав. Эдэр бат, Үлзий, Туяа жаргал гээд бүгд л орж ирцгээв. Буурайгийн герт хаяахан мэгших хүний дуунаас өөр чимээгүй болов. Үүрч цайлаа. Ганхүү эхнэр Үлзий болон хүү Эдэр бат нарт хандаж "За та нар ээжийг харж байгаарай. Хөөхий цочирдож гिचгээд эмч авчирхаар машинаа асаагаад яаран сандран явчихв." Багуудын алдад сумаас түргэний машин ирэв. Сумаас ирсэн эмч үзээд "Бэйн их ядруу байна. Сумын эмнэлэг рүү авч явахаар болж хоол цай зөөх хүнээр Үлзий цуг явлаа." Олзадмаа хар цагаан дуугүй. Нүднээс нь өөрийн ирэхгүй л нулимс асгаргаж. Ганхүүч яаралтай хотын хүүхдүүдийг нь дуудулсан байна. Төв ороод ч хажид буурайн би нэг л өөдлөхгүй шинжтэй. Маргааш оройхон лодон тэргүүтэй хотын хүүхдүүд нь ирэв. Ач гуч үр хүүхдүүд нь ярилцаж хот авч явахаар боллоо. "Бэйн ядрууч" гэсэн хажид буурай тэр цаан дуугаар "Намайг та нар тайван орхиоч. Би эндээ л баймаар байна" гэсэн боловч отхон хүү лодон тэргүүтэй ач гуч хүүхдүүд нь хот авч явна гэж зүтгэв. Харин Олзадмаа Ганхүү хоёр бол нутагтаа л үлдээхийг хүсэж байлаа. Арай үг авах юм болов уу гэж Олзадмаа зориглон лодонд хандаж "Миний дүү, хөгшин хүнд нутаг уснаас өөр хэрэгтэй зүйл үгүй. Өөрөө ч дургүй байна. Энэ удаадаа нутагтаа үлдээвэл дээргүй юу" гэхэд лодон нэг л их догшин ширүүн харцаар Олзадмааг ширвээд "Тэгээд энд байхаар би нь яаж дээрдэх юм? Та нарын ганц чаддаг юм чинь лам хувраг гэж яваад л болоо биз" гэж нэг л их хүйтэн хүндийг хариулсанд угийн сэтгэл нь нэмтэрчгсэн яваа Олзадмааг бүр баламгтахад хүргэв. Машин цуухаас өмнө хажид буурай Олзадмааг дуудан ойрт гээд чихэнд нь "Ээж нь амьд мэнд эрэхгүй ахаа. Миний охин бие бодоорой" гэж хэлэхэд Олзадмаа хэдийн хорсон ч нулимсаа барьж чадалгүй хоёр нүдийг нь даган урслаа. Лодон "За Олзадмаа ихчээ, болсон. Эртгэн газар дөхий" хэмээн ундууцаад машиндаа суулаа. Хашааны булан тойрон тойртол харж үлдсэн Олзадмаа нулимстай нүдээр харсаар хоцров. Ганхүүгийн сэтгэл өмөрсөн ч эр хүүн болохоор мөн ээжийнхээ хажууд байгаа болохоор тэр төвчж байв. Хажид буурайг явснаас хойш Ганхүүгийн хот айл нэг л хэвийн амьдралдаа орж өгөхгүй байв.
Сэтгэлийн гунигаа үргэж чадахгүй яваа ганхүү гэртээ байхаасаа илүү малын бэлчээртэй гарч өөрийн мэдлгүй асгарах нулимсaan задгай орхиж сэтгэлээ хөнгөлөх болов. Тэрээр авга нартайгаа эмээгийнхээ бие хааг асуун залгавч нөгөөдүүл нь үл тоож сайн байгаа гэхээс өөр хариултгүйд тэр гомдоод байлаа. Тэрээр авга ах лодон нь ээжд нь сая яаж хатуурхаж байгааг харсан бөгөөд авга нар нь яагаад ганхүү олзодмоо хоёрт хатуурхаад байгааг ойлгохгүй байв. Ер нь энэ хот айлынхан бүгд эмээгээ санаж дурсан эл далтхан нулимс унах ажээ. Хамгийн ихээр санан хизүүцэн нь олзодмаа Дэнсмаа хоёр л байлаа. Буурайг өвтгөд сумын төвд сургууль сурч байсан Дэнсмаа ирээд машинаасаа буунгут эмээгийнхээ гэртээ орсонгүй. Хээр очоод уйлаад суучхав. Тэрээр буурай эмээдээ дэндүү их хайртай. Олзодмаа л очин аргадаж байж арай хийж авчирхад тэрээр буурай эмээ та яагаад өвдчихвөө хэмээн тайтгарч өгөхгүй олон хүнийг сэтгэлийг хөндөөхөд хүргэв. Бурханд нэг их сүсэггүй ч гэсэн олзодмаа одоо өглөө оройгүй л зул барьж майн уншин хажид буурайгийн өргөдөг майныг тасдахгүй хичээнэ. Гэрээ тойрохдоо ч сэтгэл нь нэмтрэх олзодмаа хүн харахад хүн болж уймраа самун болсныг хоёр бэр үлзий туяа жаргал хоёр л мэдэж байлаа. Хоёр бэр нь хаяахан нэг хийцтэй taj чанаж олзодмааг дуудан хийж өгөхөд тэрээр нэг л дуу муутай ганц нэг аягнаас хэтрэхгүй уучхаад гараад явчихдаг байв. Хажид буурайгийн хилдэгч үнэн ажээ. Олзодмаа бид хоёрыг үхэл салгах байхаа даа гэж тэрээр хэлж үлээ. Энэ маань ламайг үхэхээр яанда. Манай хідэн ухаан муутай хүүхэд энийг минь үл тоох байхаа даа гэд. Ганхүү миний хүү үлзий туяа жаргал эдэр бата та хэдэл ээжигээ эмээгээ сайн харж ханддгийм шүү. Насаараа жаргал амтлаагүй. Намайг илгэж миний өмнөөс үтэлсэн хүн шүү дээ. Одоо л уг нь хөөхийг минь жаргах насанда. Би гэж нэг хадан гэртээ буцдгүй хүн л гай болоод байгаа юм гэв. Ер нь хажид буурай нутаг нугайхандаа ам бардан байнга ярина. Манайх чинь алтан бэрийн үүдтэй айл да хэмээн бахаргаж ярих дуртай байж үлээ. Тэрээр алтан бэрийн минь үүдийг нээсэн олзодмаад минь та нар талархаж хөгшин надаас илүү хүндлэх ёстой гэж ач гуч нартаа сургадаг байв. Олзодмааг бэрүүд нь бүгд авсан хэмээн хүндлэнэ. Хажид буурай манай бэрийн үүдийг цэлээдэл нээж өгсөн ээждээ л баярлах хэмээн хажид буурай үлзий туяа жаргал нарт хэлдэг байв. Ер нь үлзий туяа жаргал гэж хоёр бэрдээч хажид буурай их сайн. Тэрээр байнга л манай ганхүү чинь ханийн тэнгэр сайтай хүн байгаа юм. Арахчгүй үсттэй. Олзодмаагийн минь олонтой явсныг хэрэг юм байлгүй. Манай ганхүүгийн дөрвөн бэрч 13 тэгш улс та. Ээж үлзий эмээ олзодмаагийнх нь буян байлгүй дээ. Өнчин өрөөсөн хүнээр ханаа хийн гэдэг чинь өр зөөлөн хүний сэтгэл юм шүү. Үлзий минь ч хөөхий бас л хар багаасаа манай босгоор орж ирсэн хүн дээ. Миний бэрүүдээс дөрвөн бүстэй хүүхэд төрүүлсэн хүн чинь үлзий шүү. Манай дархан бэр байгаа юм гэж магтад суух нь ихсгэд ганхүүгийн хот айлынхан гайхдаг байсан билээ. Гамбатын эхнэр цоломн нэралж хүүтэй болсон мэдээг сонсоод ганхүүгийн хот айлынхан төрж атгай нэг баярлав. Бүгд л хүүтэй болсныг сонсоод бөөн баяр болсон нь аргагүй. Харин хүүтэй болсон мэдээгийн хамгийн түрүүнд буурай эмээдээ дуулгаж эмээгийн сэтгэл санааг өргөсөн тухайгаан аавтайгаа уцаар ярихдаа Гамбат дуулгасан байна. Олзодмаад Дэнсмаа амралтын өдрүүдээр ирж хань болон гар хөлийнх нь үзүүрт зарагдана. Буурай эмээгээ санан дурсах тэрээр нэг орой сайлсууны дараа эмээтэйгээ хоёулахна оройныхоо хоолыг идчихээд гэв гинэт. Эмээ би буурай эмээгээ санаад байна хэмээн уйлчхав. Уг нь 13-4 хүрч байгаа юмны наад цаад учрыг олох насанд хүрсэн хүүхэд гэж бодсон ч тийм биш ажээ. Олзодмаа ажилд эвдэрсэн мойн гараараа нулимсыг нь арчин. Миний охин буурай эмээ нь удахгүй ирнэ. Миний охин одоо уйлахаа бол хэмээн хэлсэн ч гэсэн
өөрөө ч гэсэн хэдэн нулимс унгаад 30-аас нуун байж чалгахан арчаад авлаа. Денсма яагаад ч юм хотын хүүхэд хэрнээ хөдөө амьтай. Нин ялангуяа буурай эмээ хажид олзодмаа эмээ хоёртон их хайртай. Ямар сайндаа нэг удаа хажид буурай олзодмаа эмээ хоёрт "Буурай эмээ та хоёр намайг хүнтэй суудал амьд байна шүү. Би та хоёроо гэртээ байлгаж асарнаа" гэхэд нь олзодмаа буурай эмээ хоёр сэтгэл зүрх нь өмөрч өөрийн эрэхгүй дутгашоо өмөрсөн. Ганц Денсмаач биш, хот айлынхан нэг л дүнсгэр болчихсон байлаа. Ганхуу ямар сайндаа гэртээ нулимс туслуулахгүй хэрнээ малд явахдаа хээр гадаа хүүхэд шиг цөрхрөн уйлсан удаатай. Энэ хүний хүчинд өдөө зэрэгтэй хань ижилтэй өөр хүүхэдтэй айлын дайтай айл яваа гэж боддог тэрээр Денсмаа хилэлтгүй нэг л дүнсгэр болчихож. Олзодмаа хэдийн 80 насыг шүргсэн ч гэсэн хөнгөн шингэн хэвээрээч сэтгэл санаа нэг л уруу харагдана. Харин нэг удаа бэр үлзийн ээжтэйгээ хоёул аргал түүж явахдаа олзодмаад хандаж "Ээжээ, та Денсмааг аваад төв орох юм биш үү? Манайхан түлш түлээ цайны сүү шөлний хоныг чинь дөхөөлж өгч бай" гэхэд олзодмаа дуугүй жаахан алхаснаа. "Хүн амьтад юу гэж хэлэх юм бэлээ? Би ээж дамалсан. Энэ гэрт нь амьдарч байгаад хорвоогоос буцах цаг доор эдэлж хэрглэж байсан бүх зүйлсээ Денсмаад үлдээгээрэй гэж ээж загсан. Ээж нь чадахгүй. Энэ гэртээ хөдөөнөөл байж байгаад хорвоогоос буцах минь" гिचгээд хоёулаа жаахан сууж амрын химээгт нь арагтай аргалыг нь үлзээ авч буулгаж өглөө. Олзодмаа хажид буурайг хот явснаас хойш нэг л гунигтай болчихож. Тэрээр гал муутайхан нүдэрээ дунайрцсан хөндийг харснаа. "Үлзээ, миний охин. Ээж нь чамд нэг л юм хэлэх гэсэн юм. Чамд л гэж хэлэхэд ээж минь амьд мэд эрэхгүй байж ч мэднэ. Ээж нь ч бас одоо хэдэн жил амьдрааж. Хөгшин хоньны нас байгаа ч үгүй ч юу. Тэгэхээр миний охин, энэ Денсмаа ээж аавын охин биш, эмээгийн хүүхэд болчихлоо. Гэртээ харин гихгүй юм. Одоо 14 хүрчихсэн хүүхэд уг нь гэр орноо сандаг баймаар юм. Бүүр дурсахгүй юм. Бодоход аав ээждээ л их гомдсон хүүхэд байна да хөөрхий. Намайг бурхан болохоор энэ охин хүүхэд хаачих нь бүү мэд. Танаад л байх байлгүй гэчгээд нүдэнд нь нулимс үзэгдэхийг нь үлзий ажаатхав. Олзодмаа, миний ганц хүсэл одоо энэ муу Денсмаа минь л хүний дайтай амьдраасаа. Хар нэлхаасаа ээж бид хоёр дээр ирсэн болохоор биений минь нэг талшгал санагдах юм гэж гунигтайхан харцаар үлзий харж хэлв. Олзодмаа хажид буурайгаас хойш сэтгэл санаа нь өмрээд аль болох гадуур аргал түлш түүж цаг нөхцөөхийг эрхэмлэх болсныг үлзий сайн мэднэ. Шар нарны хөтөлд ор хаврын үнээр хот айлын өтгийн хөлөөс цаашаа сунана. Зэрэглээнд цайвалзах талын уудам дунд ганц хүн бүртэлцэн тал дунд яваа нь харагдана. Энэ хүн бол мэдээж Олзодмаа байлаа. Хорвоод өнгөрүүлсэн цаг мөч бүрээ эргэн дэнслэх тэрээр яах аргагүй хажид химээх энэ хүмүүн энэ хүний амьдралд том байр суурь эзлэнэ. Ханижлын алдсан 2 нэлх хүүхэдтэй дөнгөж 23-тай бүсгүй төрсөн аава биш хадам ээжигээ түшин ирж байсан цаг саяхан мэд. Гэтэл аль хэдийн 60 шахуу жил болж хэдийн ач гууч жичээ үзэж 2 хүүхэд нь 20-30 хүн болтлоо өнөр болжээ. Эмээгийн ганц охин Денсмаагаа яаж бодохгүй байж чадхав. Өсгөлүүн гэж жигтэйхэн нүдэрээ инээд алдаж байнга баяр баясгалантай явдаг Денсмаа буурай эмээгээс хойш нэг үе ихэд уйдгарлаж нүдэнд нь гуниг үзэгдэж явдаг байсан ч одоо арай гайгүй болжээ. Гэхдээ хажид буурайг дурсах тоолонд нулимс унгадаг хэвээрээ. Олзодмаа хэдий энэ бүхнийг эргцүүлэн бодовч түүнд бас бодол бий. Доод цагаанаас цагаан тоос гозоон машин ирж яваа харагдлаа. Олзодмаа арагтай аргалаад дүүргээд гэрийн зүг аятахад машин шууд давхисаар Олзодмаагийн гэрийн гадаа очиж нэг зогссноо. Олзодмаагийн өмнөөс давхиад ирлээ. Дуугүй шахан машины хаалга онгойж нэг хүн бууж ирсэн нь Гамбат байлаа. Тэрээр инээмсэглэн
"Эмээ сайн байна уу? Бэйтинхээ сайн уу?" гэд ирж аргатай аргалыг нь авахад машинаас мөн Ариун бат эхнэр ган туяа цолмон Сэрсма саяхан гарсан хүүгээ тэврээдэл бууж ирэн мөн мэдлэв. Ган бат "Манай хоёртой буурай эмээ ирсэн. Хөөрхий бүр наашаа явах гээд их яарсан та" гэлээ. Машинаас буусан олзотмаа сэтгэл нэг л их догтлон яарсаар гэртээ орвол хажид буурай нааран дээрээ сууж байснаа олзотмайг хараад ам нь өмөлзөн нулимс туслуулан "Миний охин" наашир химэн олзотмааг үнсээд "Ээж нь ямар ч байсан амьд минь ирлээ. Хотын энэ хогнууд миний хадан гэртээ буцах цаг хугацааг минь төөрүүлээд хайчих бололтой. Цаг агаарч сайхан байна. Нутаг буцмаар байна гэж үгэлсээр байгаад наашаа явхаар боллоо." Хотын тэр төгжигдсэн орчинд зуныг яаж өнгөрөөх вэ? Ээж нь загинсаар байгаад хүрээд ирлээ хэмэв. Хажид буурайг гэртээ ирсэн тэр орой сумын төвөөс мөн Хэшиг Батынхтай мөн Дэнсмаа ирлээ. Тэрээр орж ирээдэл эмээгээ тэврэн авч эг маггүй уйллаа. Хажид буурай "Өө, энэ хогч нь яах нь вэ? Эмээ нь амьд минь байна штэ" гэж байна. Маргааш өглөөн нь ганхүүгийн 4 хүүгийнх бүгд л цугларч эмээдээ зориулж сан байгуулж сум орондоо нэгэн бүтээлч ажил хийх болсныг дуулгаад эхний удаад нь Ариун батын компани сумын төвдөө ахмадын амрах байрыг барих болсон гэдгээ дуулгаж, ерөн цаашдаа эмээгийнхээ нэрэмжит сан зэрэг ахмадуудад хандсан ажил хийх гэж байгаагаа дуулгахад хажид буурай сэтгэл ихэд хөдөлж "Овоод миний хүүхдүүд олны төлөө юм хийж бай. Тэр чинь буцаад буян болоод ирнэ. Эмээ нь хэдэн жил наслааж энэ жилийн хүүтнийг үзэхгүй байх. Миний хүүхдүүд олзотмаа эмээгээ хот хүрээ оруулж юм үзүүлээрэ. Хөөрхий насаараа л энэ хонхроос гараагүй хүн шүү дээ" гэлээ. Хажид буурай "Хөөрхий би их дордож гэхдээ нутагтаа ирээд сайхан байгаа нь мэдээж. Тэр гэрээсээ түшүүлж гарan алсад дүнхийх зөмбөр хайрхныхаа зүг залбирэн "За би нутагтаа ирсэн хайрхан минь. Намайг сансан хүлээсэн уул ус савдагт там талархлаа. Ахиж би хаашаач явахгүй. Таныхаа ингэрт мөнх нойрсох бүлийн чулуун ингэртээ би мөдхөн очих болж дээ" хэмээн хэлээд төвшин зогссон Дэнсмааг гуйлгэнсэн зовхон унтсан нүдэрээ хараад "Охин минь эмээгийнхээ насыг аваарай" гэд хошуугаа цорвоохт нь Дэнсма тонгоон үнсүүлв. Дэнсма уурах шиг өндөр охин болжээ. Хажид буурай өөрийгөө мэдэж байлаа. Хорвоогоос буцах цагаа зөнгөөрөө мэдсэн тэр хэдэн хүүхдүүдтэй захиасаа хэдийн захиад эхэлж ирснийхээ маргааш өглөө дөнгөж орноосоо өндөгөөд л олзотмаад хандаж "Миний охин, ээж нь энэ жилийн цагаан сарыг үзэхгүй. Намар эрт буцах байхаа" гэхэд нь олзотмаа дуугарч чадсангүй. Зуны дулаан цаг болохоор хажид буурайгийн бич дажгүй сайн байлаа. Зуны сар нэг мэтгэд өнгөрч голоос нүүсэн ганхүүгийн хот айлынхан өндөр дэнжийн намаржандаа буугаад удалгүй сургууль соёл орж Дэнсмаа сургуультай явлаа. Ээж аав хоёр нь хот авч явах гэсэн боловч тэрээр "Би буурай эмээ, олзотмаа эмээ хоёроо амьдад хаашаач явахгүй" гэд үлдчихв. Хажид буурай би алсаасаа ер нь дордоод байгааг өөрөө болон олзотмаа хоёроос өөр хүн мэдэхгүй анзаарахгүй байлаа. Намрын нар урууцаар уулын орой дээгүүр ихших үед хажид буурай гэрийн хаяанаасаа босон гэртээ орлоо. Тэрээр шууд хоймрынхоо авдрыг уудлан баадантай юм гарган задалж дотроос баахан хуучны шарлсан хуудастай баярын бичиг гаргаж мөн зузаан хавттай хэдэн дэвтэр гарган нэг бүрчлэн үзэж сууснаа. "За, олзотмаа миний охин сонс. Энэ миний 100 жилийн түүх. Энэ дотор та нарын үүх түүхч байгаа. Сум орны түүхч байгаа. Өөрөөр хэлбэл миний өөдөлж уруудж явсан бүхэн минь байгаа. Намайг өөд болохоор л үүнийг ганхүүд өгөөрэй. Хүүхдүүд нь алстаа хэвлүүлнэ биз. Би уг нь Дэнсмаадаа өгнө гэж бодсон юм. Даанч Дэнсмаа минь хөөрхий баг болчир байна да. Арай л ухаажаагүй байна" гэлээ. Олзотмаач энэ бүхнийг ойлгож байлаа.
Намрын шөнийн уртыг эргэж тойрон хөрвөөж бодолж хэлэх хажид буурыг нойрно огт хүрсэнгүй. Одоо түүнд харамсах зүйл үгүй болжээ. Хизээ мэдгүй ирэх тэр бурхны зараалыг дагаад явхдаа хизээч харамсахгүй. Тэр хань довчин хүү аюуш хоёр дээрээ очихыг харин ч хүсэх болж. Магадгүй түүнийг авч явах зараал нь хизээ ирэх нь бүү мэд. Тэр цаг ирсэн хойно л хажид буурай 100 жилийн түүхээ бичиж үлдээсэн нь үр хүүхэд ач гууч нараа өнгөрснөө үүхдүүхээ үл март гэсэн ухаант их хүний зүнж байж мэднэ. 6 хүүхэд нь 100 гаруй хүн болтлоо өссөн нэгэн том овгийн үндсийг ургуулсан энэ хүний тухай 100 настай ээж гэж баримтат зохиол олны хүртэл болох цаг мөдгөн ирэх цаг доор энэ хүний тухай олон хүн мэдэх үзээ. Тэр цаг үе хизээ ирэхийг хинч үл мэднэ. Магадгүй олзодмаатайгаа хоёул ахаад хэдэн жил хамт амьдарч Денсмагийнхаа цагаахан инээдийг сонсох хувь төрөгч байж магад. Амьдрал урссаар хүмүүний амьдрал цагийн урсгалыг дагаж хөвөрсөөр түүх үл дуусна. 2020 оны 1-р сарын 21